Яг ингээд харсан чинь үгүй мана. Wax candy гэдэг үлээ. За бүгдээ хай. Манай сайхан хөхөж яваад ирсэн. Тэгээ би болохоор ингээд та ингээд хөрхэн жижигхэн снакнууд авчираарэ. Би ингээд гоё бичлэг хэмээрээ наа гэдгсэн баггүй юу? Тэгээд тэгсэн чинь миний хараа нэг том хайрцагтай зав. Ийм их юм авчирсан. Ингээд яг ачуудлаар харагдтал л та. Тэгээд зэнийг бүгдээ unboxing хийгээд снакнуудаа нэг нэгээр нийтээд тэгээд журнал нэгээс харавлуу оноо өгнө гэсэн. За. Unboxing. Энд ч бүр амар нүсэр хайрцаг. Энэ татад авчихв. За, 1 2 3 ия. Вау. Та-да. Энэ дотор болохоор анд. За. Үдс маш олон юм байна. Тэгээ үдс ихнээс нь нэгээр нь гараад ирдэг. За шууд сайн унснаар нь нэг хүрээлээд идчих. Энэ юу юм бэ? Штэж ихэрл юм шиг байна. Энэ нөгөө юу вэ штт? Хатаасан жимс. Нөгөө хятад хатаасан жимс гэж яг тэр ам үнэрч чинь. Ваа, энэ хөөрхө хараа. Ийм баавгатай мэн. Энэ бол яг нөгөө нэг хятад хатаасан жимс гэдэг штеп. Тэр амтгч чинь. Тэгээ би өөр нь тэрэнд амар дуртай байхгүй юу? Тэгэхээр 10-аас 7 оноо өглөө. За дараагийн энэ жел юм шүү нэ. Нэг юм байна. Энэ жели юм шиг байна. Ингээ барай үзэнгүүт ямар ч калори молоргүй юм шиг байна. Бихтар уншиж мэдгүй л ярьсан мэдгүй байна. Не хайж том бах таа. Энэ амар танил өнөр ах юм. Хагчнаа нарт. Ийм жилээ. За яг үнийг хэлэхэд энэ жилийн ямар ч ам талга. Бүр ямар ч ам талга. Oh shit. Энэ болохоор ингээ ямар ч амтгүй болохоор зүгээр 10-аас 1 оноо өчтөө. Энэ ямар сан. Энэ надад амар сонирхолтой санагдаад ах юм. Энэ нөгөөний мөсөн ч хэрэг. Энд орногоо. Тэсний эндээ нэг юм хатаасан жимс юмс. Энийг цай болгож жуух хэрэгтэй байна. Энэ тий гэж бичсэн баярлаа. Би яг идэх чинь бичсэн дараа нь. Энэ одоо юм бэ? За дараач нь болохоор нэг ийм юм байна. Энэ яг юу гэдгийг би мэдтгүй. Асууж сонголоод үз. Хүзүр мөзүр шоглонгод юм ээ. Онголсон чи амар ийм цитрусны төрлийн жимс нэрч байна. Амар лимон нэрч байна. Энэ бох юм байна. Энэ ямар хөрөс автын. Сэвцнийг цаашлаад үзчих. Энэс миний хамгийн дургуй шар өнгө. Маш хөрөс өглөө мэ. 10-аас 6 оноо өглөө. Заа. Энэ нөгөө нэг юу лөө? Wax candy гэдэг үлээ. Яа энэ хаарчиж. Энэ ч ямар ч үнэн алга. Юм хөрхөн зүрхтэй байна. Энэ зүрхтэйг нийтээд үтсч гэж бодлоо. Юу л энэ ч гадна талын нийтдэггүй л үү? Хөөд хаачлаа. Бале. Доторх шүүс нэм ингээд ийм амар эсрэглэн заяа. Шууд ингэ гадна талын вакс нь болохоор яг ийм
Одоо нэг лама ингээд хүрээд зүгт нэг юм ялгараад штеп. Ингээд их өмнө тийм зав. Зашлангууд яг нэг тийм юм лааны тус ажиллаад байгаа юм шиг. Энийг яагаад хүмүүс амар тэгэж итдэг юм бол. Яв. За энэнд 10-аас 1 оноо өглөө. Ийм хөрхөн кичэйн вэ. Ийм хөрхөн молтой. Энд юмтай. Энэ бол 100 палаж малажин дээр өмсвөл ингээ боол хөрх юм байна. Йоо халууцчихлаа. Цогоон голгоё. Цогоон голгосон амар халууцаад тий жохон чимээтэйж магадгүй. Дараач нь болохоор ийм Oreo байна. Хоёр. Би ер нь Oreo-гийн янз бүрийн төрөлтэйг нь идэх жохон дурггүй гэх юм уу. Тэр яг original нөө сүт байдаг шүү дээ. Тэрийн л идэх тууштай. Тэр самсаад үзье. Трэм хоёр шиг тийм ээ. Хүндэггүй, маш дэжгүй. Энэ бол таалагдлаа. Энэнд бас өөр гоё тийм гарч магадгүй л. За зөв 10-аас 7 өглөө. Одоо үзүүлсэн тийм нэг юм. Үзүүлсэн тийм юм байна. Яа энэ бутарчжээ. Бодсоос арай гайгүй. Тэгтээ бас л буцаарчээж. Энэ ямар ч юмтай. Энэний амтны ямар таалагдлаа. Дараагийн бичлэгийн санаагаа олчлоо. Oreo-ны taste test бүх Oreo-гийн flavor-уудыг авч байгаа. Одоо энэ Oreo-нд 7.8 өглөө. Дараа чан дахиад бичээн байна заяа. Ийм хоёр төрлийн бичээн байна. Юу нэг chocolate chip cookie-нд амар дуртай болохоор энэний төрлөө бичиж. Энэ ч амар сонио өнөрсөн. Ямар харагдчих. Энэ ч тийм мэдсэний дараа нэг сонио амтдаг юм. 10-аас 3 өглөө. За одоо энэ cranberry-ийг мэдчихв. Cranberry ч юм уу, grape ч юм уу. Энэ нь сонио бодвол хамаагүй гоё өөрчлөж байна. Бас хамаагүй зөөлх юм байна. Та-даа. Энэ бол таалагдлаа. Энэ ингээд ийм зөөлхөн заяа. Ингээд хазангууд ингээд саний шиг гэхгүй ингээд ийм зөөлхөн гэж хазагддаг. 10-аас 6.5 өглөө. Одоо нэг ийм маск өгч уусан байна. Ийм хөөрхөн цагаан уймсан. Энэ ийм хөөрхөн зүрхтэй харагдчихна танаа шүү дээ. Хаян бас цайм байна. Энэ лимонтой цайм шүү дээ. Энд цэцэг мэцэгтэй. За дараач нь болохоор алимтай, чавхтай нэг юм байна. Тараг юм шиг байна. Яг ингээд дуусны дараа яг ногоо илэм амтгцэж байна. Энэ ямар гад. За биений өөртөнд 10-аас 9 өглөө. Энэ ямар хөөрхөн. Ийм бүрээрээ. Энэ оны юу байдаг шүү дээ. Жохон бахад ингээд нэг юм жижигхэн төцмөрц мохлог гэдэг нь шүү дээ. Нэг ийм чихэрнүүд нэг юм 250% гэж зардаг гэсэн шүү дээ. Яг тийм ирсэн чихэр байна. Баян. Тэний шууд нэг ярнэч. Эхлээд цоглох нийтлээ. Энэ яг ийм оранжны амттай байна. Яг л нэг тийм оранж ам. За одоо энэ навчин идэгч. Энэ бүр яг ногоо илэмний амттай. За сүүлийнх нь энэ ингээд яг ингээд сайн харах юм бол ингээд мах шиг. Тэгээд нарын үнэр нь бол бүгд яг адилхан үнэртэй байна. Энэ бүр яг гүзэл замтгч юм. Нийтд нь 10-аас 7 өглөө. Би энэ сүүнд амар дуртай. Яа энэ ямар хөөрх юм. Би энэ сүүний ламтыг мэднэ. Амт нь яг хэвэндээ. Энэ сүүнд
9.5 бүглөө. Оо ийм амар олон жилийн байна. Энд одоо хэд юм зааж. Юу ч гэсэн ингээд энэ 3 нэг төрөл юм байна заяа. Нүний дэлгүүрт яг нэг ийм юунод идэв штэ желийнүүд. Тэгтээ ийм том савтай байдаг. Тэрнтэй тустай болов? Яана. Энэ бүр яг түрүүний желитэй амар адилхан үнэртэй тах юм. Амтэн олсон шүү. Якулт гэдэг штэ. Якулт мөн л юм сүүн ундаа. Бүр яг тэрэн шиг. Миний амт бол гэж үзнэ таалагдлаа. Би яг хөө тэр нэг туртай биш л дээ. Тэгээ 10-аас 5 хоног л. Энэ ч үлээ passion fruit л. Үгүй энэ чинь амар олон юмны амттай юм биш. Энэ арсалт нь байна. Саний бол ерөөсөө миний таалдаг төрлийн амт биш байна. 10-аас 0. Миний хамгийн дуртай жимс болох гүзээлцгний амттай 2 төрлөлдсөн байна. Энэ тийм бохшогч юм шиг. Тэгтээ нэг юм цаанаа нэг юм өөр үнэртэй заяа. Энэ бол гоё амттай байна. 10-аас 8 өглөө. За энэ болохоор миний ингээд сонирхлыг хамгийн их татж байгаа юм. Энэ яа сонирхолтой байгаа гэхлээр би ингээд энийг харангуут нэг манго ч юм шиг. Тэгээ ингээ харахаар нэг сонирм банан юу лээ мэдгүй юу гэсэн нэг ингээд ийм амар дуу заяа хатаацсан. Ийм л юм байна даа. Нэг далайн байцаа шүү нэртэй зах юм. Нэг ийм сонир шар юм. Тэг яг чипс шиг. Энэ манго юм шиг байна. Энд ийм битэн шиг заяа амар юм crunchy. Амар гоё юм амттай байна. Энэ 10-аас 8 өглөө. Дараад нь болохоор нэг ийм юм байна заяа. Энэ одоо яг юу гэдгийг би бол бүр үнэхээр юу мэдэхгүй байна. За юу ч сонголгоод үзье. Энэ амар гоё нэртэй тах юм. Ийм амтсан зайдсан байц шиг. Энэ байж та энэ тэгт юу вэ? Энэ харж нү санаа. Загас юм уу? Энэ загас юм шиг байна. Oh my god. Oh shit. Би юу идэх гээд байна? Энэ харж нү. Надад би танарт зориулж идэж байгаа шүү. Ням амар халуун нот юм. Гайгүй ч юм. Үгүй мэнэ. Shit, би энэ дэр бага юм тусаацсан байх юм. За тэгээ ер нь бол миний ойлгосноор санийх загас юм шиг байна. Би жоохон далайн гаралтай юм. Амт нь яг гоё. Амт нь бол ер нь туунайжгүй. Зүгээр амар халуун ногоот юм байна. Би өөрөө юм халуун ногоо жоохон муу иддэг гэх юм уу. 10-аас 7.6 өглөө. Дараачих миний онгойлох гэж хамгийн хүлээж байгаа юм заяа. Нэг юм байна. Өчигдөр амар олон ширхэгтэй. Би энийг бодохдоо нөгөө нэг юутай адилхан болов гэж бодсон. Тэгээ нэр гарч нөө нэг маршмеллоунд ингээ хатаасан жимс хийгээд самар маамар хийстэй хойлоод тэгээ ингээ төсөөж бүсэд идэв штеп. Тэрийг юм болов гэж бодсон. Гэхдээ би яг тэрний амтыг бол мэдэхгүй л дээ. Тэгээ юу ч байсан. Идэл үз та. За бараг 5 минут зурлалцсны эцэст ингээ бүгдийн хуулаа ичлаа. Донголож үзье. Энэ юм сүүмүү тараг марагтай холбоотой юм шиг байна. Эсцэн тараг ч юм уу жонгочлцсан сүү шиг. Үнэртэй тах юм. Тодорхой нь бол ингэж харагдаж байна.
Мэдгүй нэг сонир өрт. Энэ ихтэй зөөлх юм биш. Би амар хатуу юм ах мол гэж үзсэн ш. Энийг одоо яг ямар амттай гэх юм болов? Надаа юу ч байсан нэг юм сүүний найрлах бол байна заяа. Зажлангууд юм зажлууртай юм зөөлхөн мэдгүй нэг пупа гэсэн муухан тахгүй тэгтэл нэг юм вау гэсэн гоё амт байхгүй. Тэгэхээр дундчлал 10-аас 5 гэвэл. За тэгээ хайрцаг дотор болохоор ийм хоёр юм үлдсэн. Энэ хоёрыг харъя. Энэ ямар хүрхэн. Харагдаж байна уу? Ийм өмөтэй. Би ийм өргөн ийм сул өмдөнд амар туртай. Ийм бүр хүмүүтэй. Тэгээд ер нь бол миний хайрцаг хоосорсон. Хоосорлоо. За тэгээ юу ч байсан өнөөдрийн башлаг ингээд дуусtiin. Ер нь бол хятад янзан бүрийн хамттан туршиж үзлээ. Тэгээд нэгээс 10 руу хоноо өгсөн байгаа. Тэгээ үжсэн өнөөдрийн башлаг бол ингээд дуусчихин. Дараа нь бас гоё ямар башлаг хийлгмээрээ бас тий өөр газруудаас дахиад гоё өөр бас улсуудын снэк хийгдэж болох байхаа. За тэгсэн тэгээд өнөөдрийн башлаг дуслаа. Бай бай.